Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Kaiju номер 8 гээд гараад удааг байгаа маш сонирхолтой хөгжилтэй анимыг ярьж өгөхөөр бэлдлээ. 4 сарын өмнө маш их хүлээлттэй байж байгаа нээлттэй хийсэн. Одоогоор season 1 нь 12 ангитаар гараад IMDb дээр 8.4 үнэлгээтэй байгаа. Season 2 нь гарахаар зарлагдсан байгаа юм байна лээ. За ингээд тайлбарт орцгоё. Жирийн л нэг өдөр Йокохама хотод бүх зүйл хэвэн байлаа. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байв. Генетикэн усан дотроос аврах том Kaiju гарч ирээд гүүр мөргөж байшин барилгыг нурааж аюул боллоо. Албаны хүмүүс төгшөөр зарлаж дохиод уурган иргэдэг аюулгүй газар руу хурдан ороорой гэж зарлана. Kaiju хотыг эвдэн сүйтгэж байгааг бүгд мэдээгээр үзэж цэргүүд нислэг тэргээр буудсан ч мангас яахчгүй. Хүмүүс айж санаа зовж байтал элитийнхэн гэж нэрлэгддэг 3 дугаар тасгийнхан ирж Ахмад Мена гэдэг эмэгтэй Kaiju-г нэг буудаад л устгав. Бүгд баярлаж мангас дарагдлаа гэцгээж Kaiju-гийн үлдэгдлийг цэвэрлэхээр нэг баг ирнэ. Тэр дунд манай гол дур Kafka гэдэг залуу байна. Тэр судлаачтай зориулж дээж цуглуулж байснаа багийнх нь нэг хүн мангасын эд эрхтэн өргөж байгааг хараад болгоомжтой байгаараа гэж анхааруултал дэлбэрэлт болж нөгөө хүн Kaiju-гийн цуснд түлэгдлээ. Kafka тэр хүнд тусалж зүгээрээ удахгүй зүгээр болно гэж хэлнэ. Kaiju маш том учраас үлдэгдлийг нь цэвэрлэхэд нэлээд их ажил болохоор байв. Kafkад мангасын дотор гидсийг нь зайлуулж цэвэрлэх ажил ногдоход тэр тунд ургүй байлаа. Даанч дарга нь чам сонголт байхгүй цэвэрлэх гэхэд хамт ажилтдаг хүмүүс нь дотор гидсэнд нь дүүрэн Kaiju-гийн баас байгаа гэдгийг мэдэж байгаа болохоор амжилт хүсье гэлээ. Манай залуу дотор гидсийг нь харангуйтал бөөлцсөн ч гэсэн ажлаа хийх ёстой болохоор яах ч билээ дээ. Kafka гэртээ ирсэн ч гэсэн Kaiju-гийн баас үнэртэй салахгүй байлаа. Зурагтаа асааж мэдээ үзэхэд хүн болгон Менаг ийм залуухан байж олон зуун Kaiju устгасан гэдэл магтаад байна. Kafka ч гэсэн тэрэн шиг Kaiju устгамаар байвч тэр эмэгтэйн төвшөнд хүрэх хаач байсан юм. Тэгээд би юу хийгээд байгаа юм болоо гэдэл депресстэж өгнө. Тэгснэ за ийм бодох болъё. Би чинь Kaiju-гийн үлдэгдлийг цэвэрлэж нийгэмд тустай ажил хийдэг шүү дээ гэж бодлоо. Маргааш нь тэр ажилдаа очиод Reno гэж шинээр ажилд орсон залуутай танилцсан. Reno Kaiju устгадаг хамгаалагч болохоор төлөвлөж байгаа гэдгийг хэлэхэд ажлынх нь нэг хүн Kafka яг чамшиг мөрөөдөлтөй байсан штэ. Даанч буугаад өгчихсөн. Гэхэд Reno ямар суг юм бэ гэж бодсноо. Яагаад хамгаалагч болохоо болсныг нь асуув. Kafka би хамаг байдгаар хичээсэн ч шалгалтанд нь тэнцээгүй юм аа гэхэд Reno дотроо ийм болж л болохгүй юм шүү гэж бодоод би бол хизээч бууж өгөхгүй гэд гараад явчихна. Kaiju-гийн үлдэгдэл дээр очиход Reno гидс дотор цэвэрлэх ажилд хуваарлахад Kafka баярлаж болж муу хогийг гэж бодов. Даанч дарга нь түүнийг Reno-тай хамт ажил гэхэд Kafka дургүй нөрч яагаад надад хамгийн балиар ажлыг өгдөг юм бэ гин. Дарга нь тэгсэн чинь чи чинь хатуучлалтай штэ. Хэрвээ хамгаалагчдын шалгалтанд тэнцсэн бол мундаг хамгаалагч болох байсан даа л гин. Цайны цагийн үеэр Reno ямар ч юм идэх хүсэлгүй байхаар нь Kafka витамин өгөөд энийг ухаан алдчихваа гин. Тэгэд хамраа бүгэлчхүүл зүгээр байдаг юм да гэсэн чинь Reno зүгтаагаад манай хүнч хүчээр хамрыг нь бүглэх гэж хөөгöd бөөн л юм болно. Тэгэд ажил тарах төхөж бүгд гэрлүүгөө яарах үед Reno Kafka дээр ирээд тусалсанд баярлаа. Та одоо ч гэсэн хамгаалагч болох шалгалтанд ороход оройтойгүй шүү. Насны хязгаарыг нь нэмсэн байна лээ гэж хэлнэ. Kafka өмнө нь бууж өгсөн тухайгаа ярихдаа гунигтай байсныг нь Reno анзаарсан байжээ. Тэгээд та өөрийнхөө хүсэл мөрөөдлөө л дагаарай гэхэд Kafka найдлага төрүүлсэнд нь талархаад Reno-г сайн залуу юм аа гэж бодож байтал гинэт Kaiju гарч ирээд Reno-г идэхээр дайрна. Тэгсэн чинь Kafka Reno-г барьж авч мангасаас олдуулаад ямар ч байсан хоёулаа амьд мэдүүлддэг. Kafka Reno-г би анхаарлыг нь татаж бай. Чи гэлс цугтаа аюулгүй газар очиод аврагч нарыг дуудаарай гэхэд Reno үгүй гэд явахгүй байгаад байна. Чи мөрөөдөлтөө штэ. Өгчих юм бол яаж хамгаалагч болох гээд байгаа юм гэдэл орилсоор байгаад явуулдаг. Reno зүгтааж Kaiju Kafka-г барьж идэх шахахад тэр нэг барилга руу ороод цонхоор нь өсрөх үед сцен солигдож бяцхан охин Мена муурн өгчихсөн учраас гуниглаж уйлд суун. Kafka хурч ирээд Менаг аргадаж хоёулаа хамгаалагч болно шүү гэж ярилцаад сүрсэн хотоо харж суун. Kafka мааж бас тэр үед онгороо жижигхэн хүү байсан болохоор Менаг чи гихтээ нэх сайн хамгаалагч болж чадахгүй байх уу? Би бол чамаас хамаагүй мундаг болно л доо. Хоёулаа хамт Kaiju-г устгах шүү гэдэл ярьж өгнөө.
Дахин сцен солигдож одоо үе гарахад Кайжууд хөөгцөөр байгаа зүгтах газаргүй болсноо ойлгосон Кафка тулалтгаар бэлтгэн. Даанч Кайжу хөлийг нь няцалж идэхээр дайрах үед ашгүй Рено гарч ирээд Кафкаг хамгаална. Яагаа буцаад ирвэ? Яаж байгаа юм бэ гэсэн чинь ажлын хамтрагчаач аварч чадахгүй бол би яаж тусгай хамгаалагч болох вэ гинэ. Тэгээд тэр хоёр яг алуулах гэж байтал гинэт нэг цагаан бар гарч ирээд Кайжуг зогсоож цэргүүд мангасыг хідэн хэсэг болгон буудаж хайдаг. Мена төв рүүгээ байг устгаснаа илтгэж цэргүүдэд дагуулна дахин өөр мангас үлдсэн хэсгийг шалгахаар явна. Тэр орой Кафка Рено хоёр эмнэлэг тонохоор болж Кафка Менаг магтаж би хизээч тэрний төвшөнд очиж чадахгүй юм байна лээ гэсэн чинь Рено би өнөөдөр таны ачаар л амьд үлдлээ. Ийм ундаг юм чи хамгаалагч болж чадалгүй яах вэ? Шалгалт өгөхгүй гэсэн шийдвэрээ дахин нухацтай бодож үзээрэй гэж ятгана. Кафкагийн сэтгэл сэргэж Ренод баярлан дахиад нэг удаа хамгаалагчийн шалгалтанд орж үзнэ гэж шийдтэл гэнэт нэг сонин нисдэг амтан ч юм уу робот ч юм уу юм урд нь ирчихсэн. Олчихлоо шүү гэсэн амруу чигсээр байгаад орчихдгийн. Манай хүн сонин болж амт тэмцэж байхад Рено ямар нэгэн болоод байгааг анзаарсан ч гэсэн хушигны цаана байгаа болохоор яасан байхаа зүгээр үү гэж асууна. Хариулахгүй болохоор нь очиж харсан Рено шоконд орлоо. Кафка талент харж өөрийгөө мангас болсноо мэдээд маш их сандарсан ч биеэ удирдах чадвартай байгаагаа ойлгоно. Нэг өвөө тэр хоёрыг хараад утсаараа тусламж дуудахад манай хоёр яах ч аргагүй болж зүгтгаар шийднэ. Энэ үед Мена Кафкагийн би үргэлж хажууд ч юм байх болно гэж амласан тухай бодож худалж амтаа. Би ганцаараа л Кайжуудад тулдаж байна гэж байтал гинэт эмнэлэгт мангас харагдсан тухай дуудлага ирж Менач тэр мангасыг устгахаар явна. Өмнө нь Кафка чамайг айсан үед чинь би үргэлж хамгаална гэж амлаж байжээ. Менаг шоолж инехэд Кафка ичсэн боловч яг үнэндээ Мена маш их баярлаж үргэлж хамт байна гэхээр гоё байна гэж хэлдэг. Мена багаа цуглуулж эмнэлэг дээр болсон явдлыг танилцуулахад зурагтын мэдээгээр хүмүүсийг аюулгүй газар олж нуугдахыг анхааруулж байв. Энэ үед эмнэлэг дээр нөгөө өвөө Кафкагаас айгаад бүр аюул болоход Рено сандраад инээмсгэл гэсэн чинь Кафкагийн инээмсэглэж байгаа нь бүр илүү аимшигтай байвал яах вэ? Нөгөө өвөө ч бүр ухаан алдаад унчтیں۔ Кафка туслах гээд ухсхийхтэй хананд хүрсэн чинь хан зөмрөөд явчихнаа. Ямар амар хүчтэй юм бэ гээд л нөгөө хоёр ч бүр гайхаад өөр хүнд харагдахаас өмнө зүгтийгээд Кафка цонх нээх гэсэн чинь дахиад л цөмлөд хайчихна. Энэ үед Менагийн баг эмнэлэг рүү ирж явхдаа мангас эмнэлгээс гараад явчихлаа гэсэн мэдээ авдаг. Рено зүгтэж байх зуура Кафкаг яагаад Кайжу болчих вэ гээд гайхаад л дотроо та яг хүн хിവэрэ байгаа юм уу гээд л асуугаад байна. Кафка өөрөө ч яагаад ийм болчихсноо ойлгохгүй байгаа юм чинь яаж хариулах вэ? Тэгээд ч Кафка бүр илүү аимшигын төрхтэй болоод хувраад байдیں۔ Ядаж байхад шээзэн хүрээд наачнаа. Рено одоо тэгээд яах вэ? Твч гэсэн чинь Кафка яагаад ч тис чадахгүй нэ гээд л орилсон чинь шээсэн хөхнийхэн товчноос нь усан ориглоор шиг гараад байвал яах вэ? Кафка ч ичиж өгөхөө шахаад Рено явъя гэдэл бас Кафка ийм байдалтай би хамгаалагч болж чадах болов гэсэн чинь Рено боломжгүй байхаа таны гадна төрөх чинь хамгаалагч нарын дайсан болчиход байхад газар дээрээ буудуулах байлгүйдэг юм. Манай хүнч би хизээч хамгаалагч болж чадахгүй юм байна л да. Менад өгсөн амлалтаа биелүүлж чадахгүй гээд л хямраад байдаг. Рено нэг газар олоод ийшээ нуугдъя гэд дуудтал Кафка ямар нэгэн зүйл ирж байгааг мэдэрнэ. Энэ үед дэлбэрэлт болж өөр нэгэн Кайжу харагдсан тухай мэдээ ирэхэд Мена хүмүүсээ хуваагдаж явахыг тушаана. Рено ашгүй бид нарын араас арай цөөхөн хамгаалагч ирэх нь баригдахгүй нуугдаж чадах байхаа гэж байтал ээж нь нуранган дарагдчихсан хөдөлж чадахгүй жоохон охин уйлж байгаатай тааралдлаа. Нөгөө Кайжу гарч ирээд барилгыг эвдэлж нураа ээж охин хоёрыг идэхээр дайрахад Кафка мангасыг нистэл зогчход өөрийнхөө хүчийг гайхна. Жоохоо охиныг зүгээр эсхийг нь шалгах гэтэл охин айж уйлахад Кафка тайдгаруулж инех гэсэн чинь байдал бүр дортдог. Кафка охины ээжэд тусалж байтал нөгөө Кайжу буцаж ирнэ. Реног холдож байгаарэ гээд хамаг хүчээрээ зохиход мангас дил бүсэрч хамаг цус нь бороо шиг асгарна. Одоо айх хэрэггүй гэж тайвшруулсан ч гэсэн охин түүнээс айгаад л байв. Тэгэхээр нь за би явлаа гэж цаашаа алхтал охин баярлаа гэлээ. Энэ охин Кафкад Менаг бас Менад амлсан амлалтыг нь санагдуулахад тэр яах ёстойгоо ойлгох шиг болно. Рено хүн амьтан ирэхээс өмнө явъя гэхэд Кафка би бууж өгөхгүй. Менагийн хажууд байж харж хандах болно гин. Мена ирж нөгөө охиноос юу болсон талаар асуухад охин
тэрний тухай бодохоор л айгаад байна гэдэг. Тэгэхээр Мина тайвшруулж санаа зовлтгүй бид нар бүх Кайжуг устгана гэхэд охин ээж бит хоёрыг аварсан сайн Кайжуг битгий өвтгөөрэй гэж хэлнэ. 3 сарын дараа Кафкагийн цэвэрлэгээний багийнхан зурагт үзээд сууж байтал мэдээгээр Кафкаг хамгаалагч нараас цогтож чадсан хамгийн анхны Кайжу. Бас түүнд номер 8 гэдэг код нэр өгсөн бөгөөд хамгаалагч нар ирэн хайж байгаа тухай ярьж байв. Дарга нь Кафка та хоёр чуудан ирсэн гэж хэлэхэд Рено задлаад үзтэл хамгаалагчийн шалгалтанд тэнцсэн дүн нь ирсэн байв. Энэ баяртай мэдээгээ Кафкад хэлэх гэж яран очиход тэр Кайжу болоод хувирчихсан байлаа. Рено уурлаж эрен сурвалжлагдаж байгаа юм байж битгий өөрийгөө барьж өгөх гээд бай гэд Кафкаг өшгөлөхөд тэр дорой буцаад хүн болж шалгалтын дүнгээ харсан ч нэг их баярлахгүй байлаа. Рено гайхаж асуухад 2 дугаар шатны шалгалтанда ерөөсөө тэнцдэггүй болохоор энэ удаа ч гэсэн унах байх оо гин. 2 дугаар шатны шалгалт хамгаалагч нарын хяналтанд ор явагддаг болохоор Кайжу болж хувираад баларх үйдэ гэж Рено санаа зовход Кафка хамаагүй яадаг ч байсан шалгалтаа өгнө. Би 32-т юм чинь сүүлчийн ганц боломжоо ашиглана гин. Шалгалт өгөх өдөр болж Тачикава зэргийн бааз дээр олон хүн цугларсан байлаа. Гэтэл нэг охин гинэтхэн хөөй хөгшөө ахаа машина холдвол энтергээд манай Кафкач гайхсандаа би хөгшин биш шүү дөнгөж 32-т хөөй гэсэн чинь охин хөгшин л юм байна штэ гэхэд Кафка Реногоос дэмжлэг ирэх болов уу гэж горьдсон чинь Рено хүртэл наад охины чинь зөвөө гэж авдیں۔ Тэгээд ч энд зөндөө сул зогсоол байна гэсэн чинь та миний Азийн дугаартай зогсоол дээр зогсчихсан байна. 55 дугаар гэж байна. Кафка ямар овоо охин бэ? Сургаад өгдөг юм билүү гэж бодох хооронд нөгөө охин гадуур хувцас тайлсан чинь дотроо нэг тийм супер хослол өмсчихжээ. Тэгснэ ганц гараараа нөгөө хоёрын машиныг аваад шийдчихдэг юм да. Кафка компани машин эвдээ тажчихлаа штэ гэд орилж байтал Рено чамайг хэн гэдэг юм бэ гэсэн чинь нөгөө охин оролцогч 2016 намайг Кикоро гэдэг кажуал хоббитой гэснэ. Кафкаг үнэрлэж танаас Кажугийн үнэр үнэртэйд байна да гэхэд Рено өөрсдөө мангасын үлдэгдэл цэвэрлдэг юм а. Тэгээд л үнэртэж байгаа гэж хамгаалав. Тэгэнгүүт нөгөө охин манай хоёрыг дорд үзэж та нар энд байх хүмүүс биш л байна да гэж байснаа Кафкаг машинаа өргөж босгохыг нь хараад юу гэж супер хүчтэй гэж санаанд нь орох уу? Бас л өөрчлөн супер хувцастай юм байх та гэж бодно. Кафка тэр охинд би ч гэсэн шалгалт өгнө. Миний нэрийг тогтоож аваарай. Хибино Кафка гэдгийг энтергээд л томорч өгнө. Охин ч мөчөөгөө өгөхгүй. Сонирхолтой юм болох нэ. Би илүү гэдгийг харуулад өгье л доо гэснэ. Бүр зарц марцтай. Тэгээ зарцгаа дагуулад яваад өгнө. Рено дургуйчж яагаад хувирч мөврөөд машин өргөж хүний анхаарал татах үйлдэл хийгээд байгаа юм бэ? Баригдвал яах юм гэхэд Кафка зөвхөн гараал хувиргасан юм чинь хинч мэдэхгүй л гин. Тэгсэн ч гэсэн гээд Рено хашгирсан чинь гинэт 2 зэрэг гарч ирээд яагаад чангачих дуурайд байна? Ямар нэгэн болоо юу гэхэд манай хоёр үгүй зүгээр гэсэн чинь хурдан дотгошоогоо орцгоо гэд яваад өгнө. Дахиж битгий дэмий үйлдэл гаргаарай гэхэд Кафка заа гин. Энэ хоёр одоо хин ах нь юм бэ? Шатаар өгсөж байхдаа Кафка би өмнө нэг удаа бууж өгсөн. Энэ бол миний Минагийн хажууд очих сүүлийн боломж. Энэ удаа яасан ч бууж өгөхгүй гээд л орно. 2 дугаар шатны шалгалтын 1 дугаар хэсэг. Биеийн хүчний сорил. За энэ сорил дээр Кафка маань үгээ хэлж үсээ зулгаанаа. Яагаад гүйцэхгүй байна? Яагаад би чадахгүй байна? Би ч өдөр болгон бэлтгэл хийдэг. Биеийн хүч шаардсан ажилч хийдэг. Өмнө нь шалгалт өгч байхад арай ч юм хэцүү байгаагүй дээ. 30 нас хүрэхээр ядрамтгай болчихдог гэж үний юм байх та гэдэл сүүлдээ нас руугаа буруугаа чихэж үзнэ. Тэгсээр байгаа сорил дуусахад манай хүн 225 оролцогчоос 219-т орчход амьсгаа царайлаад байж байсан чинь Кикоро хурч ирээд тавд орсон цаасаа шидснэ. Ийм хурдан ялагдчих байсан юм аа гэж мэгнэ. Кафка өмнө баахан томорсон болохоор ичиж миний нэрийг Март одоохон Март гэдэл. Тэгсэн чинь Рено ирээд Кайжугийн хүчээ ашиглаагүй мондөг байлаа штэ гэсэн чинь Кафка бүгд хичээж байхад би тийм онцгой чадвар ашиглавал шудраг бус бидтэй гэснэ. Би зүгээр л дог царайлж байна. Хүчээ ашиглах л байсан. Би өнгөрсөн ороо алжээ гэдэл Реног сэсэрч өгнө. Рено харин хойгоор орсон зөвхөн таны муугаас болоогүй баха.
өөр шалтгаан байгаа гэж бодож ийн гэснэ. Энэ жилийн шалгалтанд мундаг залуучууд маш олон байгаа гэсэн. Саяны сорилд 1, 2, 3-т орсон залуучууд бүгд цэрэг, Батлан хамгаалахын их сургууль, коллеж төгссөн, сургуулийнхаа шилдэг оюутнууд байсан гэсэн. Ер нь энэ жил мэргэжлийн хүмүүс маш их орж ирсэн байна лээ. Эдгээр хамгаалагч боллоо гэхэд талбай дээр ажиллахгүй шууд л удирдлагын түвшинд очдог. Тэгээд энэ дундаас хамгийн онцлог хүн нь төрөний Кикоро гэдэг охин. 16 настайдаа Америк цэргийн их сургууль төгссөн. Энд байгаа хүмүүс бүгд тэрний гол өрсөлдөгчөө гэж үзэж байгаа гэд ярьж байтал Кикоро хурч ирээд "Хибино Кафка намайг мундаг гэдгийг мэдэж авбуу" гэсэн чинь Кафка гүйж очиж мөрнөөс нь бариад "Гэхдээ ийм лаг гэж мдээгүй штэ" гэсэн чинь хоёр бие хамгаалагч нь хурч ирээд "Манай хатагтад хүрээд үзээрэй" гэд манай хүний дийлбнүүдэд хайчихнаа. Кикоро "Ёо энэ өрөвдөлтөй царайг чинь хэдэн удаа арах ёстой юм бэ" гэд яваад өгсөн чинь Кафка бас гандан буурахгүй араас нь "Өнөөдөр чамайг заавал ялнаа" гэд байгаамаа. Эргэн тойрны залуучууд нь "Энэ хөгшөө ах яагаад байгаа юм болоо? Кикорогийн фэн юм байгаа үз" гэдэл. Кафка тэгснэ "Гэхдээ би хасагдах байх өө" гэсэн чинь Рено "Бууж өгөх болоогүй шүү. Дараагийн сорил дээр Кайжугийн үлдэгдэл цэвэрлэх байхаа. Сүүлийн жил тим даалгавар ирсэн гэсэн" гэдэг. Манай хүнч баярлаад л явчихна. Баярлаг гомдох нь амархан гэж. За тэгээд 2 дугаар сорил эхэлж та бүхэн өнөөдөр энэ талбай дотор Кайжутай ажиллах болно гэж тайлбарлаад хаалга нээхэд Кафка баярлаад л цэвэрлэгээ гэж байтал Кайжуг устгах болно гэж авдığım да. Манай хүн шок. Бусад залуучууд нь ерөөсөө тоосон шинжгүй бараг баярлаад байгаа юм шүү. Манай Кафка ганцаархнаа айгаад газар унчихсан байсан чинь нөгөө охин харснаа пис хийдэл инээж байдаг шүү. Тийшээ орохдоо бүгд Кайжугийн эсээс гаргаж авсан өмссөн хүнээ супер чадвартай болгодог хамгаалтын хувцас өмснө гинэ. Энэ хувцас нь өмссөн үндийн хэмжээг автоматар таардаг, биеийнх нь булчин хүртэл идэвхжүүлдэг байв. Хамгаалагч эмэгтэй хүн болгоны хувцас өмсөд идэвхжсэн хүчийг зарлахад Рено 8%, бусад залуучууд 14, 15, 18 байлаа. Шалгалтыг хянаж байгаа офицер бэлтгэл маш сайтай хүний хүч нь энэ хувцсыг өмсгөд 20% гардаг гэж зарлана. Тэгснэ шалгалтанд ер нь нэг л хүн 10-аас дээш хүчтэй гарвал ихэн байдаг. Энэ удаа яалтчгүй шилдэггүй цуглжээ гэж байтал Кикорогийнх 46% гарч бүгд гайхаж түүхэн дээд рекорд байна гэлээ. Рено "Миний хүч дөнгөж 8% гэд голоход хянагч залуу анхны удаа гэхэд сайн байна. 0 биш бол дажгүй гэсэн үг" гэсэн чинь Кафка 0% та гарчт юм да. Тэгсэн чинь нөгөө залуу бүр саваад унчтیں۔ Анх удаа 0 хүчтэй хүн харж байна. 0 байхтай яах вэ гэдэл илгээ хөштлээ нэ. Кафка ч хөөх юм. Надад дахиад жаахан хугацаа өгөж би бие чангалаад дүлж гинэ гэсэн чинь нөгөө залуу дүлээд байхтай яах вэ? Ямар баах гэж байгаа биш те. Дүллээгээд хүч нь өөрчлөгдөхгүй штэ. Энэ ах хөвгчлөлтэй юм а гэдэл дахиад л үхтлээ нэ. Харин Кикоро Кафкаг машин өргөхийг нь харцсан болохоор нуусан хүчийг хизээ гаргах гээд байгаа юм болоо гэж бодноо. Шалгалтын үеэр оролцогчдыг дроноор хянах бөгөөд амь насанд нь аюултай нөхцөл үүсвэл хянагч нар хувцсанд нь байдаг бамбааг идэвхжүүлнэ. Гэхдээ ийм байдалд орсон оролцогч шалгалтнаас хасагдана гэж тайлбарлав. Шалгалт эхэлж Кикоро маш идэвхтэй өсөрч харин Кайжуг буудаж өгнө. Харин манай Кафка хөдөлж ядаад л хувцс нь хүч нэмэхгүй байгаа болохоор буугаач даахгүй сугарна. Тэгснэ энэ бүр амар хүнд байна. 0% хүн л намайг ойлгоно гэж байх шиг. Рено "Яах вэ? Та бит хоёрын хүч Кайжуг яагаад ч устгаж чадахгүй юм байна" гэж байтал чихвчэнд нь Ахмад Мина оролцогчдыг ажиглахаар ирлээ гэж мэдээлнэ. Кафка Мина төгсөн амлалтаа биелүүлэх сүүлийн боломж нь гэдгийг санаж хүн болгоныг дроноор хянаж байгаа нь учиртай. Хэрвээ зөвхөн мангас устгах нь чухал байсан бол сенсороор тоолчих нь штэ. Ямар нөхцөл байдалд яаж ажиллаж байгааг шалгаж байгаа байх. Хоёулаа тулдаж байгаа хүмүүсээ дэмжиж өгье гэж шийднэ. Тэгэд хоёр залуу хичнээн буудсан ч сум Кайжугийн хуйгийг нэвтэлж чадахгүй байгаадаа таарсан чинь Кафкагийн сайн мэддэг мангас байв. Кафка толгоор нь тэсрэх бөмбөг шидэж дүлээрүүлээд "Энэ мангас хараа муутай, сонсгол сайтай болохоор одоо та нарыг мэдэрч чадахгүй. Гидс рүү буудаарай. Гидснийх нь арьсан нэмгэн байдаг юм" гэж орилов. Кафкагийн заавраар Кайжуг амжилттай устгахнаа. Кафка "Би бараг супер хүч ашиглахгүйгээр энэ шалгалтыг давчих юм биш үү" гэсэн
явж байтал гинэт Кайжу дайрч түүнийг хан мөргүүл. Хянагч нар Кафкаг гэмтчихлээ гэж үзээд бамбааг нь идэвхжүүлэхэд бэлтгэн. Тэгсэн ч Кафка Мина харж байгаа болохоор бууж өгөхгүй байлаа. Кайжу түүнийг яг идэх гэж байтал Кикоро буудаад дэлбэлчихв. Тэгснэ би энэ хавийг хариуцаад цэвэрлчихнэ. Азгүй амьтан минь наана хэвтээд байж вэ гэд яваад өгнөө. Бусад залуучууд Кикорог гол бай болох Хонжуг устгах гээд явж байгааг мэдэж төрүүлж устгахаар хичээж байлаа. Кафка босох гэж чадсангүй хөл нь хугарсан байдаг. Хянагч Кафкаг хүнд гэмтсэн тул шалгалтыг орхихыг зөвлөнө. Хэд хэдэн газар яс хугарсан байна. Дотор ирэхтэн ч гэмтсэн байж болцсохгүй гин. Манай хүн ч өөрийгөө цааш явж чадахгүйгээ мэдсэн ч мөрөөдөл орхиж бууж өгөхийг хүсэхгүй байлаа. Би энэ удаа яасан ч бууж өгөхгүй гээл шийдэмгээ царилсан чинь хүчин 0.1 куб болж нэмэгдэхэд шүүгч нар гайхна. Гүрийж байгаад бос зогсоод Реног төрүүлээд яв гэхэд яадагч байсан хамт явна гэд Кафкаг мөрөн дээрээ суулгаадгүй. Нөгөө хянаж байгаа залуу бас л татаж унтлаа энэ. Манай хоёрч багийн ажиллагаа хий. Чи хамаг чадлаараа гүүгээрээ. Би дайралт хийж устгах гэхэд Рено. Бүгд хараад байна штэ. Ямар ичмээр юм бэ гэдэл гүүгээд байна. Энэ үед Кикоро маш хурдан бүх мангасыг ганцаараа устгаад л байдаг. Тэгэд гол бай болох Хонжуг хүртэл ядах юмгүй дэл бутчихна. Шалгалт дууслаа. Дронууд буцаж байна гэхэд Кафка ямар хурдан дуусд юм бэ? Тэр мө золхигтэй гэдэл уурлана. Мина Кикорог сүрхий юм аа гэхэд түүний ачаар хинч хасагдaltaгүй шалгалт маш хурдан дууслаа. Манай захирал генералын охин аргагүй л мундаг байна шүү гин. Гэтэл өгсөн Хонжугийн хажуунаас гинэгдэхэн мангас гарч ирээд Кикорог шархтуулж бүх өгсөн кайжуунууд амилж эхлэв. Кикоро хувцаараа цусаа тогтоож босож ирэхэд нөгөө кайжу хөдөлж чадаад байгаа мó гэж асуухад Кикоро ярьж чаддаг оюун ухаанд кайжу юм бистэй гэд буудах гэтэл амжсангүй өөрөө буудуулж хүнд шархтана. Шалгалтыг хянаж байгаа хамгаалагч нар дахин амилсан Хонжугийн үзүүлэлт 6.4 гарахад маш их гайхаж байж боломгүй юм. Бүтэн багаараа дайрч байж устгахаар хүчтэй юм байна гэд бүх оролцогчдыг яаралтай буцаж ирэхийг тушаахад Кикоро эцээ хүртэл тулдна. Эх орныхоо төлөө төгс дайчин байх хэрэгтэй гэж аав хэлсэн гэд явахгүй үлдчихнэ. Ахмад Мина туслахтайгаа Кайжуг устгахаар яаран явдаг. Кикоро тулдах гэтэл Хонжу ганцхан цохиод л хан мөргүүлнэ. Кикоро баг байхдаа сургуультай хамгийн өндөр оноо авахд бусад хүүхдүүдийн аав ээж хүүхдүүдэд магтаж, баярлаж, бэлэг авч өгнө гэж байгаа хэсэг гарна. Харин Кикорог гэрээ үйлчлэгч нь ирж аваад аав нь өнөөдөр гэртээ ирнэ гэдэг. Кикоро баярлан гэртээ очиж дөнгөө үзүүлэлт аав нь чи угаасаа л ийм байх ёстой. Шалахгүй амжилтаа тэмдэглээд байвал бүтлгүй амтан болно. Эх орныхоо ирээдүйн төлөө төгс байх хэрэгтэй гин. Кикоро дахин боссон ч дийлж чадахгүй болохоор аава төгс байж чадаагүй намайг уучлаарай гэд өгөхөө хүлээж байлаа. Хонжу Кикорог алахаар эврэндээ хүчээ хоримтлуулж дэлбэрэлт үүсгэтэл гинэт Кафка гарч ирээд Кикорог хамгаалж нүдэн дээр нь кайжу болж хувирв. Тэгснэ чи мондог тулалдсан учраас бүх оролцогчид зүгтэж чадсан. Одоо үлдсэнийг нь би зохицуулна гэж сүртэй хоолоогоор ярина. Энэ үед бүгд зүгтэж нөгөө дээгүүр байранд ороод байсан залуучууд дохионы дугаар бусдыгаа замчилж байв. Рено Кафкаг зүгээр байгаасай гэж найдана. Түрэн кайжуунууд амилж эхлэхэд тэр хоёр хамт байсан боловч Кикоро ганцаараа дахин амилсан хонжуутай тулдаж байна. Тийш битгий яваарай. Хойшоо зүгтэх тушаал ирсэн гэж хашгирахыг сонсоод Рено зүгтээ яхаа гэдэл харсан чинь Кафка аль хэзээний алга болцсон байдیں۔ Арай хувирчихсан юм биш үсттэй. Алуулчихын штэ гэдэл Рено ахыгаа хайгаад явсан байжээ. Энэ үед Кикоро Кафкаг хувирахыг харсан шокноос гараагүй л байна. Та чин кайжу юм уу гэсэн чинь Кикоро гэдэл сүртэй дуурснаа. Гүйж очиод урд нь сүгтөд намайг ийм гэж хинт ч битгий хэлээрэ гуйж байна гэдэл нөгөө кул мангас ч өрөвдөлтөй царай гаргаад гуйж өгнөө. Нөгөө мангас дахин атак хийхээр бэлдэж эхлэхэд Кафка зүгээр ганцлаалгадаад нисгээд хайчихна. Тэгснэ би дараа нь тайлбарлаж өгье. Тэрийг би гялс устгана. Чи 50 байжээ гэд яваад өгнө. Хамгаалагч эмэгтэй Хонжугийн хажууд маш хүчтэй энерги мэдрэгдлээ. Шин төрлийн кайжу байж магадгүй. Дроны сүлжээ унаад сайн харагдахгүй байна. Пөөх хүчин
9.8 гэж гарч ирж байна гэхэд дэлбэрэлтээс болоод хэмждэг багж эвдэрсэн байхаа. Хэрвээ үнэн бол түүхэнд байгаагүй маш хүчтэй кайжу байх нь гэлээ. Цаг бага учраас Кафка кайжуг нэг л цохилтоор устгахаар шийдэж ядах юмгүй хэдийн хэсэг болтон зохиод хайчихна. Кекоро шокноос гараагүй гайхсан хിവэрэ байж байтал Кафка түүн рүү дайраад ирэх шиг санагдав. Гэтэл арт талд нь байсан мангасыг устгачаад битгий өөрийн ийм аюултай байдалд оруулж бай гэдэл сургаалаа альдана. Гэтэл Рено хурч ирээд Кафкаг яагаад хувирцсан, яаж байгаа юм бэ гэдэл загнаж нөгөө хоёр чинь бүр хэрэлдэж гарнаа. Тэгсэн чинь Кекоро ухаан алдаад унчтээ. Ахад Мина туслахтайгаа гүйсээр сая тулаан болсон газар ирээд энд одоо юу болчихоо вэ гэдэл гайхаж байтал Кафка болон бусад оролцогч нар бүгдээрээ хорогдох байранд аюулгүй очисон талаар мэдээ ирдэг. Минагийн туслах Соширо ийм хүчтэй мангасыг Кекоро ганцаараа дийлж чадахгүй дээ гэснээр 3 сарын өмнө болсон явдлыг гинэт санаж арай өнөөдөр бас адилхан зүйл болсон юм биш үстэй гэж бодно. Сцен солигдоход Кафка эмнэлэг твцсэн байлаа. Рено Кекорог хамгийн сайн амжилтгээ хийлгэж байгаа болохоор биеийн сайжирч байгаа гэж ярихад Кафка атаархаа шээсэн гоожих шахаж байтал Мина ороод ирдэг. Тэр хоёрт Кекоро тусалсанд нь талархал илэрхийлээд гарч явахт нь Кафка араас нь дуудмаар байсан ч хамгаалагч болтлоо төвчээртэй хүлээхээр шийддэг. Кекорог ухаан ороход Соширо эргэхээр ирж чиний ачаар бүх оролцогч нар амьд гарч чадсан. Хонжууг өстө мондог устгасан шүү гин. Кекорог Кафка яаж өөрийг нь аварсан талаар бүгдийг нь санаж байгаа ч гэсэн нууцыг нь хадгалахаар шийднэ. Сцен солигдож бие засах газарт хэн нэгэн шалгалтын дээр болсон явдлын талаар мэдээ үзэж байна. Тэгтэл тэр нөгөө Кекорог буудсан ярьж чаддаг кайжу байлаа. Гинэд утсан дуугарахад нөгөөтг чинь дуудлага ирэхээр нь ингэж авдаг билүү гэдэл автал хөөе хааччихва. Амралтын цаг дуусчаад байна гэхэд заа гэд тасалснаа. Хүмүүсийн цаг маганд их ач холбогдол өгөх юм аа гэж хэлээд хүн болоод хувирчихнаа. Гараад ирсэн чинь Кафкагийн цэвэрлэгээний багийн шинэ ажилтан байвал яах вэ? Кафка эмнэлгээс гарахдаа намайг шахаж шалгалтанд оруулсанд баярлалаа Рено гэдэл ёсож мослоод л нөгөөтгөн ч бас манай ах ч өмнөхөөс хамаагүй буур суурьтай мундаг болчихжээ энэ төр гэдэл сүрхий байла. Даанч ажилдаа очингуудаа манай хүн айгаад байна, сандраад байна, чамаас л боллоо. Яах гэж намайг шалгалт өгүүлсэн? Тэнцээгүй л байгаа даа гэдэл бөө юм болж байтал дараа нь тэр хоёрт ирсэн шууданг дамжуулж өгнө. Кафка догтлоостой дугтуг нээж 1, 2, 3 гэдэл дүнгээ харнаа. Тэнцсэн оролцогчид ёслолын танхимд цугларсан байлаа. Кекоро хамгийн өндөр оноог авсан гин. Нөгөө Кекорогийн фэн сонио ах ирээгүй байх шүү. Тэнцээгүй юм байхтаа гэд хоёр залуу ярилцаж байна. Ренотой танилцсан хүмүүс Кафкаг тэнцээгүй юм уу гэж асууж байтал Ахмад Мина орж ирэн ёслол эхэллээ. Кекоро хамт тэнцсэн хүмүүсээ төлөөлж үг хэлсэний дараа Мина 27 оролцогч тэнцсэн болохыг зарлана. Кекоро бүх хүчээр ажиллан хичээж үүргийг үүсгэн гэж тангарахлахад Мина шалгалтын дараа болсон аимшигт явдлаас бусдыгаа аварсан дахин баяр хүргэж чиний ачаар хүний аим үргэдэггүй. Бүгд 9 минут гарсан шүү гин. Кекоро тудлаа магтуулах маш эвгүй санагдаж яг үнэндээ би биш Хибино Кафка кайжуг устгаж бүх хүнийг аварсан штэ. Тэнцэх ёстой хүн яагаад өнөөдөр ирээгүй юм бол дахиж таарлахгүй юм биш үсттэй гэж бодож байтал хаалга онгож уучлаарай ёслол дундуур ороод ирлээ гэдэл Кафка хүрээд ирнэ. Өө ах гэдэл хүмүүс ухтаж ав. Шалгалтын дүн гаргах үеэр тэд Кафкагийн талаар ярилцаж хүчин 0 байсан. Онооч баг авсан учраас тэнцэхгүй гэж үзэж байна. Өөр саналтай хүн байна уу? Гэхэд Соширо Кафка хамгаалагч болоход тэнцэхгүй ч гэсэн тулаанд бусад оролцогч нараа маш сайн дэмжиж байсан. Бас мангасын эмзэг цэг сул талуудыг маш сайн мэдэж байсан учраас би өөрийнхөө багт аваад зааж сургаад явъя. Бас тэр нь амар хөвгөлтэй хүн байлээ гэсэн байжээ. Мина Кафкаг сонсогч болж байгаа учраас тангараг өргөх ёслолд ороогүй юм гэж тайлбарлав. Кекоро баярлаж бусад залуучууд тэнцэн гэж мэдсэн юм аа гэж бодоод байдаг шүү. Мина бүгдд нь баяр хүргээд кайжунууд улам хүчтэй болоод байгаа учраас амь насанд аюултай даалгавар гүйцэтгэх хэрэг олон гарна. Би үргэлж та нарын урд бамбай болж хамгаалж явах болно гэхэд Кафка би удахгүй хажууд чинь зогсох болноо Мина гэхэд бүгд гайхаж галзуурсан байх та. Ахмадыг нэрээр нь дуудчихлаа штэ гэцгэн. Мина Кафкаг зөвшөөрөл авалгүй ярьсан. Дээд тушаалын хүнийг нэрээр нь дуудаж зохисгүй үйлдэл гаргасан учраас 100 удаа сунах шийтгэл өгнө.
Соширо шолон нулимсаа гартал инээж. Анхны өдрөн штэ. Манай хүн зөөлөн хандаарай гэхэд Мена тоохгүй царилаад цаашаа явж байхдаа инээмсэглэж байгааг нь Соширо анзаарчихдаг. Тулааны үеэр 9.8 хүчтэй Кайжу гарч ирэх үед Кафкагийн үзүүлэлт хянах самбраас алга болсон байжээ. Соширо түүнийг Кайжутай холбоотой байж магадгүй. Ямар нэгэн юм нуугаад байх шиг байна гэж бодоод өөртөө ойрхон байлгаж хянаж байхаар шийддэг. Манай хүн нус нулимстайгаа холилдсон байж арай гэж 100 сунаж дуусгахад бүгд баяр хүргэнэ. Тэгсэн чинь Кикоро хурж ирснээ ярих юм байна гэд Рено тэр хоёрыг аваад гарна. Кафка Кикород яаж ингэж хувирдаг болсон тухайгаа ярьж өгөхөд тийм юм гэж байд юм уу гэд итгэж ядна. Тэгээд Кафка би юу н хамгаалагч нарт хэлдэг юм билүү гэж бодож байгаа. Намайг эдгэж чадах байх гэхэд Кикоро дими санаа байна. Тан дээр баахан туршилт хийгээд бие чин хэсгүүдийг авч мангастай байлдах зэвсэг хийх байлгүй гэхэд Кафка ёо миний нууцыг хадгалаарай хинд ч бити хийлээрэ хөгшин ахыхаа амийг авраач гэдэл гуйж өгнө. Тэгсэн чин Кикоро нүүрэн дээр нь гутлын мөр гартал нь өшгөлчгөөд за яах вэ би хинд ч хэлэхгүй. Гэхдээ чи хүн төрлөختөнд аюул учруулахаар мангас болчихвол би чамайг өөрийн гараараа устгах шүү гэдэг. Кафка ч хөрхийн нэмсгэлээд хэрвээ тийм юм болвол чамд найдлаа шүү гэдэг. Сцен солигдож Рено бэлтгэл хийж байгаа хэсэг гарнаа. Буугаа суллаад тохоогоо хавч гэдэл маш сайн буудаж бүх байг онож чадна. Спикерээр Ичикава Рено дасгалыг 2 минут 35 секундэд гүйцэтгэлээ. Хүч нь 18% гэж зарлахад бүгд дуу алдаж гайхна. Соширо хурдан сайжирч байна шүү гэхэд ягаан өстэй залуу атаархаж энэ муу Рено дахиад л оноогоо ахиулчихлаа гэд хамаг чадлаараа хичээж даалгаврыг Реногоос 20 секундэд богино хугацаанд хийж хүч нь 20% та байлаа. Рено дээр очиод би чамаас төрүүлчлээ хөөе. Намайг дутуу үнэлээд үзээрэй гэхэд би тэгээгүй штлгэн. Тэгтэл Кикоро даалгаврыг 1 минутанд гүйцэтгэж эвтэй байл да хоёроо. Та хоёрын хүч нийлээд ч минийхд хүрэхгүй юм байна гэхэд Кафкагийн дүнг зарлав. Манай хүн өгтлээ амьс хатцсан даалгаврыг 6 минутанд гүйцэтгсэн. Хүч нь 1% байна гин. Тэгээд өөрөө бөөн баяр. Yes гэснэ. Харж ийн Кикоро би 0 биш 1% та болчлоо. Намайг магтаач гэсэн чинь Кикоро 1%-аар юундаа өнгөрөөд байдیں۔ гэж цугтаагаад байна. Соширо харин чи энэ хിവэрэ байвал хизээж хамгаалагч болж чадахгүй. 3 сарын дараа халагдана шүү гин. Тэгээд 15 тойроггүйгээд өнөөдрийн бэлтгэлийг дуусгая гэж тушаалаа. Бүгд усанд орж байхад Кафка ядарч өглөө. Ийм их гүйлгээд байхдаа яах вэ гэдэл үглэнэ. Ягаан өст. Чиний болчин ч муу юм бэ гэхэд Рено чинийх адилхан л юм байна штгин. Нөгөөх нь юу яриад байгаа юм чинь Кафка. Насанд хүрсэн хүний жинхэнэ болчин ямар байдгийг хар гэд өнгөрч байсан чинь чангалцсан байсан гэзэнд гинэд бондоогод гараад ирдээ. Юу вэ? Хамгаалагч хүн ийм гүзээтэй байж болохгүй гэж байтал шар өстэй бак залуу ороод ирнэ. Нөгөө хэд чинь гэлс ус руу өсөрч ороод нуугдчихнаа. Энэ үед Кикоро угаалган газар Мината тааралдаад хийдэг бэлтгэлийн талаар асуусан чинь наашаа хүрээдэр заагаад өгье гин. Залуучууд яагаад хамгаалагч болохоор шийдснээ ярилцахад бүгд л Ахмад Мена шиг болохын тулд хамгаалагч болохоор шийдсэн гэцгэн. Нэгэн сурагч байхдаа Менагаар авруулж байсан. Бас нэг нь баримтат киног нь үзсэн гихмэд бүгд л Менаг маш мундаг гэж бодож биширдэг гэж ярина. Реноч гэсэн. Миний үеийн супер баатар штэ гэдэг. Кафкагийн ээлж болоход манай хүн жаахан банталттай. Менагийн багын найз нь гэдгийг хэлэхэд бүгд гайхаж Ахмадын талаар яриад өгөөч гэж гуйгаад баах юм асуув. Кафкач Мена маш сайхан цэлмэг нартай өдөр төрсөн. Хатаас нь наймаалж идэх дуртай гэдэл ярьж өгнө. Кикоро угаалгын өрөөнөөс гараад ирсэн. Юу вэ? Яац юм бэ гэсэн чинь эднэр халуун усны өрөөнд хитрхи удаан юм ярьж суугаад ингэчиж гин. Кикоро эрэгтэй хүмүүс тэнэг байхаа гэд яваад өгнө. Маргааш нь бэлтгэл сургууль дахин үргэлжилж Кафка бусдайгаа гүйцэж чадахгүй л яваад байдаг. Нэг орой Кафка илүү их хичээх хэрэгтэй байна гэд бусдайгаа унтсан хойгоор нь юм хийгээд сууж байтал Соширо орж ирээд хичээл зүтгэлтэй хүн юм аа. Унтаж амрах ч гэсэн чухал шүү гэсэн чинь Кафка би ингээд халагдчихж болохгүй гин. Соширо тэгтэн Ахмад Менагийн төлөө гэлөө.
Халуун усны өрөөнд тэгж яриад байсан. Энэ байранд нууц яриа гэж байдаггүй юм штэ. Тэгэхээр н Кафка. Би хамтдаа мөр зэрэгцэн кайжуу устгах гэд амлалцсан юм аа гэсэн чинь. Чи тэгвэл миний байр суурин дээр л ирж байж амлалтаа биелүүлэхэндэ. Чаддсан бол тэгээрэй гэснэ. Бусадтайгаа дотн болоод имидээ. Хинт хизээ муу юм тохиолдохыг мэдэхгүй ажил шүү дээ гин. Яг энэ үед төгшөөр дуурч тэдний анхны жинхэнэ ажил эхэлнэ. Кайжуу гарч ирсэн газрын ойр орчны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа хэсэг гарна. Хонжуугээд нэг том кайжуу дагаад олон жижиг мангасууд хот руу дайрч байгаа. Гол кайжууг нь Мина буудаж устгахаар шийддэг. Багаараа машин цуугаад явж байтал Соширо кайжуу агнах цаг боллоо залуусаа гэхэд Кикоро би кайжуу номер 8-та цуг байгаадаа итгэж чадахгүй нэ. Гэхдээ урмыг минь битгий хуглаарай. Хибино Кафка гэдэл бодож байтал Кафка би бөөлчихнэ. Сандраад хитрхи хидчихжээ гэдэл ойрлно. Юу вэ? Хүмүүс сандраад хоол идэж чаддгүй байхад бөөлчтлөө идээд байхтай яах вэ гэдэл бусд нь бөө юм болно. За тэгээ Соширогийн баг тулаанд бэлдэж Ахмад Мина хонжууг устгах болохоор бид нар жижиг мангасуудыг чадах чинээгээр устгах ёстой шүү гэж тушаана. Кафка өнөөдөр л өөрийгөө баталж харуулахгүй бол халагдана гэдгээ мэдэж байлаа. Тэгээд Ренод бүр сэтгэл хөдлөчлөө гэж хэлнэ. Баахан кайжуу гарч ирэхэд Кикоро бусдтайгаа дайран орно. Гэвч энэ үед манай Кафка удаанаар доошо бууж байлаа. Нисдэг тэрэг ирж Ахмад Мина байрлалаа эзэлсэн гэж мэдэгдэв. Бусад хэсгүүд хонжууруу буудаж пуужин харавсан ч ямар ч нэмэргүй байлаа. Соширо шинэ хүмүүсээ зоригжуулж үзүүлээд өг гэхэд Кафка хүчээ идэвхжүүлэх гэж байтал кайжуу хурж ирээд нистэл нь мөргөө тайчихлаа. Кикоро Кафкаг нэгэн хувьтай юм байж хойшоо байг. Туршлагатай хамгаалагч нар Шинковуудыг голж битгий зам саад болоод бай. Энэ кайжуугийн эмзэг цэгийг мэдэхгүй ядаж байхад гин. Гэвч энэ үед Кикоро мангасуудыг дилд буудаж чадвараа гайхуулж тэднийг ангаалгана. Яган ус тихааруу нэг залуутай хамтарч кайжуу устгахчаад харж аврено гэд эргээд хартал нөгөөдх нь ганцаараа мангас устгаж байв. Тусалцаа авахгүй яаж устгаад байгаа гэсэн чинь хөлдөөдөг сум ашиглаж хөдөлгөөнийг нь удаашруулад устгахчлаа гэснэ. Би болоогүй байна. Илүү хүчтэй, илүү сайн тулдаж байж ах кайжуу болж хувирахгүй гэж бодно. Шинээр орж ирсэн залуучууд туршлагатай хамгаалагч нараас сайн тулдаж байлаа. Шар уст ногоон уст хоёр бүр алсан мангасынхаа тоогоор хоорондоо өрсөлдөж байдаг шүү. Бүгд ямар сайн юм бэ гэдэл Кафка суугаад байна. Рено Ихару хоёр хамгийн урд явж байна гэсэн мэдээ ирэхэд Кафка би бүтэхгүй нэ. Бүгд хичээж байхад би гэж төв болохоос цаашгүй. Яах вэ гэж байснаа өгсөн кайжуугаас эмзэг цэгийг нь хайж олохоор шийднэ. Хүмүүс анзаарч тэр юу игээд байна гэж байв. Хайж хүзүүн дээр нь байдгийг нь олж мэдээд Соширод илтгэлээ. Бас бүхснийх нь тэнд байгаа өндөг шиг юмнуудыг нь устгахгүй бол тэндээс нь кайжуунууд дахин төрөөд байгаа юм байна гэдгийг нь хэлнэ. Соширо маш чухал мэдээлэл байна. Өмнөх ажлын туршлага дээр нь хичээсний чинь хэрэг гарлаа шүү гин. Тэгээд операторыг бүх хамгаалагч нарт яаралтай дамжуулаарай гэлээ. Кафкач урам орж би хамгаалагч нарт тусалчихлаа гэж үдээ. Ёстой чадах бүхнээ хийндэ гэсэн явж байтал дэлбэрэл сонсогдов. Хонжуу тохиромжтой байрлалд ирсэн болохоор Ахмад Мина буудах гэж байна. Харж байгаарай гэж Соширо хэлнэ. Мина амар том буу гаргаж ирж цэнэглээд Кафка би ийм хамгаалагч болсон шүү гэж дотроо хэлээд хүчээ хоримтлуулж 96% болгоод хонжууг нүх гартал нь буудна. Шинэ хүмүүс бүгд ангааж Соширо Кафкад хажууд нь тулдна гэд байгаа хүн чинь ийм л хүчтэй байна даа гин. Кафка зурагт дурангаар харахаас хамаагүй өөр юм а. Ямар хүчтэй юм бэ гэсэн чинь Соширо бүтгэхгүй мөрөөдөлтөй бууж өгсөн үү? Хажууд нь очихын тулд тэрэн шиг л хүчтэй байх хэрэгтэй дээ гэхэд та тэрэн шиг адилхан байж чадах юм уу гэсэн чинь Соширо чимээгүй байж байснаа чадахгүй штт гэд Кафкаг ангаалгана. Би буудахтаа ийм их хүч гаргаж чадахгүй учраас том кайжуу биш жижиг дунд кайжуу устгахтаа Минагаас сайн гэд ярьж байтал ард нэг мангас үсрээд ирэв. Соширо огт санарлгүй хурууга хөдөлгөх шиг болоод л хэдэн хэсэг болгоод хуваагаа тайчихна. Кафка юу вэ? Сэлэм үү? Сая хөдөлгөөнийг нь ч харж амсангүй штэ гэхэд Соширо Ахмад туслах хоёр бол тасгийнхаа хамгийн хүчтэй хүмүүс байдаг. Тийм учраас өөрийнх нь онцлог тохирсон тусгай зэвсэг ашигладаг гэж тайлбарлаад жинхэнэ тулаан одоо л эхлэх гэж байна гин.
Хонжиг устгасан биз дээ гэхэд тэгсэн ч гэсэн биенээс нь тоолж барахааргүй олон кайжу дахин төрнө гэлээ. Тэгээд багийнханда дайрах тушаал өгөхөд оператор шинэ хүмүүс ядарч хүчин буурч байна гэж мэдэгдэнэ. Соширо тэгтэн ийм хэцүү даалгавар гүйцэтгэж байгаа гэхэд харин сайн байна шүү гэснэ. Ихэнх хүмүүсийн хүч нь 20-30% дээрээ гацаж тэтгэврт гартлаа хамгаалагч хിവэрэ үлддэг. Энэ заагийг давж гарч чадсан хүмүүс Ахмадын зэрэгт хүрэх боломжтой. Одоогоор Кикоро ганцаараа тэр төвшөнд хүрчихсэн. Бас Рено 30% давж гарч чадвартай санагдаад байгаа гэлээ. Ягаан ус өөрийгөө яагаад Рено гүйцэхгүй байна гэдэл бухимдана. Би коллежид байхасаа бүхэл бүтэн 5 жил бэлтгэл хийсэн штэ гэж байтал тэр хоёрын байгаа газар Кайжу орж ирсэн гэсэн мэдээлэл ирнэ. Шалгахаар очиход цэвэрлэгээний ажилтны хувцастай сонин хүн сууж байв. Хурдан эндээс яваа аюултай. Төгшүүрийн дохой сонсоогүй юм уу гэхэд цаашаа харсан хിവэрэ сонио хоолойдогоор яриад байлаа. Энд ч гэсэн алга. Миний суулгасан Кайжу дахин төрүүлдэг хэсгийг устгаад хайчихсан байх юм. Яаж мэдчих вэ? Кайжугийн талаар ийм сайн мэддэг хүн байгаад байгаа мó гин. Цэвэрлэгээний багийнхан дурангаар тулаан болж байгаа хэсгийг харцан сууцгааж байна. Амар том хонжуу байна. Кафка Рено хоёр харагдаж гин үү гэдэл сууцгааж байтал дарга нь нөгөө шинэ хүн хайчих гэхэд нэг нь дахиад л 0 ороод суучгаа бидтэй гэд дуудахаар явна. Нөгөө сонин хүн чи эргэж харснаа ихаарыг буудаад шархтуулчихна. Тэгснэ өө зүрхийг нь онсонгүй. Энэ би энэ байхаар ойлгохтой буудаж чадахгүй маа гэснэ. Кайжу болоод хувирчнаа. Рено шалгалтын үеэр гарч ирсэн Кайжу мөн байна гэдгийг нь ойлгоод тусламж дууттал холбоо нь ажиллахгүй байв. Кайжу та нар миний үүсгэсэн долгионд амжих боломжгүй бүсэд байгаа шүү гэлээ. Дахин буудахад Рено болтож хөнгөн шархтлаа. Кикоро өмнө энэ Кайжугийн яаж бууддаг талаар ярьж байсныг нь Рено сансан байжээ. Кайжу дахиад буудахад Рено болтож өөдөөс нь буудаад яхаарыг явж тусламж дуудаарай гэхэд би яхаар чамаар хамгаалуулд ингэж байгаад өгөхөө шахна. Рено хурдан явал та гэж гоохот ягаан уст ашгүй нэг юм явлаа. Рено би яаж байна? Кикоро дийлж чадаагүй Кайжу би яагаад ч устгаж чадахгүй гэснэ. Гэхдээ би ах шиг бусдын төлөө өөрийгөө золиослж чадхаар тийм хамгаалагч болохыг хүсэж байна гэд ядаж туслах хүч эртэлт диснэ гэж зориг орно. Даанч нөгөө ягаан уст чинь салгалаад амар удаа явнаа. Тэгж байснаа. Би хүчээ 20%-аас дээшлүүлж чадалгүй 2-7 хончихлоо. Би юу н яагаад дандаа хүнээр авруулах ёстой юм. Реног үзий ядаж байна гэдэл орилно. Рено хамаг хүчээрээ дайрсан ч Кайжуг яагаад ч дийлэхгүй байлаа. Яг өгөх гэж байтал ягаан уст гүйж ирээд аварлаа. Тэгснэ чи намайг биш би чамайг аварлаа шүү Рено гэсэн чинь тусламж дуудахгүй яагаад буцаад ирвэ гэхэд Кайжу угаасаа энэ хэсгээс миний зөвшөөрлгүй ямар ч хүн амьтан эд зүйлс гарах боломжгүй гин. Манай хоёрч тултахаас өөр аргагүй болж ягаан уст анхаарлыг нь татаж Рено устгахаар тохиролцлоо. Яхаар хөлрөөнд бодод одоо гэж хашгирахад Рено хамаг хүчээ хоригдлуулж байгаад бууцсан ч нөгөө Кайжу өгсөн мангасын хэсгүүдээр өөрийгөө хамгаалаад одоо хүччин барагдчихаа биз гэснэ. Реног олон удаа буутчихнаа. Сцен солигдож Соширод Рено Ихаро хоёртой холбоо тасарлаа гэсэн мэдээ ирэх үед өгсөн Кайжунууд хөдөлж эхлэв. Кикоро Кафка хоёр нөгөө Кайжу ирчихсэн гэдгийг ойлгоноо. Реног унахад Ихаро аврахыг оролцсон ч Кайжу буутчихна. Тэгээд Реног дахин буудаж тамлаж эхлэхэд ягаан уст бууга авах гэж зүтгэн. Рено хүчтэй залуу. Нэг л өдөр ахмад болно. Энд ингэж өхүүлж болохгүй. Гэдэл буудах гэсэн чинь буун ажилдгүй. Бурханч бай, чөтгөрч бай хамаагүй. Рено туслаач гэд өгөхөө хүлээж байтал. Кафка ирээд Кайжугийн толгойг нь салтал зөгчихноо. Рено би ямар сул дорой юм бэ? Хичнээн хичээсэн ч ахыг Кайжу болгож хуурахгүй байлгаж чадсангүй гин. Кайжу толгоогоо буцааж нийлүүлэхэд Кафка Реног хувцас ашиглаад цусаа тогтоож байгаарай. Чи чадна гэд суулгаад үлдээн. Нөгөө Кайжу Кафкаг яагаад хүмүүсийг хамгаалаад байгаа юм гэж асууснаа. Чи надаас хамаагүй хүчтэй юм шиг байна. Чамааг устгаад биеийг чинь ашигланаа гэд буутахад Кафка оногцсон мөртлөө яахчгүй. Рено Кафка хүчтэй гэдгийг мэдэж байгаа ч гэсэн санаан зовоод л байдаг. Кайжу Кафкаг устгахаар бүх зэвсгээ гаргаж ирэхэд Кафка
Чи энэ хоёрыг ч бас ингэж буудсан уу гэдэл дайрна. Кайжууд өөрийгөө хамгаалах, эдгэх боломж олохгүй дайрсаар байгаад цөмх хэсгийг нь ил гартал шархтууллаа. Одоо нэг л цохилт хийхэд Кайжу өгөхээр байлаа. Тэгтэл гинэт хоёр хамгаалагч гарч ирээд 8 дугаартаа Кайжуг харлаа гэж холбоогоор мэдэгдлээ. Кикоро нэг мангастаа тулдаж байхдаа ядарч хүчгүй болж байгаагаа ойлгоно. Тэгээд Кафкаг яаж байгаа бол гэж бодно. Кафка Рено руу явхахаа өмнө Кикород нөгөө Кайжуг ирчихснийг нь би мэдрээд байна. Чамд энэ хавийг даатахад явлаа шүү гэсэн юм байна л да. Тэгээд холбоогоор Кафкагийн тухай мэдээ сонсоод санаан зовсон байжээ. Соширо 8 дугаартаа Кайжуг устгах гэсэн тушаал өглөө. Нөгөө Кайжу өөрийгөө эдгээчгээд зүгтахдаа хоёр хамгаалагчийг алахыг оролцсон ч гэсэн Кафка урдуур нь орж буудуулна. Нөгөө Кайжу дахиад уулзнаа гэд алга болоход Кафка хамгаалагч нараас зүгтэж хөнгөн гудамж нуугдж байтал Соширо болоод ирнэ. Тэгээд холбоогоор Кайжу номер 8-ыг олчихлоо гэж мэдээлэхэд Рено санаан зовоод ойлгох шахна. Соширо Кафка руу зогсоо зайгүй дайрч Кафка арай их юм болтож байлаа. Ямар хурдан юм бэ? Байнга л инээмсэглэж найрсаг байдаг хүн одоо үнэхээр өөр харагдаж байна. Кайжуудаа тулдахдаа ийм болдог байх нэ гэд бодож байтал Соширо Кафка руу дайрахаар бэлтгэж хүчээ 92% болтол хоримтлуулж эхлэв. Кафка хамаагүй дайрч шархтуулж болохгүй гэж бодоод яагаа мэдэхгүй зогсож байтал гинэт сэлэм гэлцэж цээжин хэсэгтээ маш том шархав. Соширо маш хурдтай дайрч Кафкад өөрийгөө эдгээгч завдлахгүй байдаг. Кафка бүр гайхаад л энэ хүн бишээ. Арай л дэндүү хурдан хөдөлгөөнтэй юм гэдэл болтхыг хичээж байсан ч Соширо гарыг нь тайрч цөм хэсэг нь ил гартал цээжийг нь шархтуулав. Кафка өөрийгөө эдгэж гараа ургуулж чадсан ч гэсэн тэхийн тулд маш их хүч зарцуулдгийг ойлгож ингэж төсөөлөд шархтаад байж болохгүй юм байна гэд өөрийгөө хамгаалж эхэлнэ. Соширо Кафкагийн хүчийг нь гайхаж энэ бол яалтчгүй Дайкажугийн хүчтэй юм байна. Гэхдээ нэг л сонин мэдрэмж төрөөд байх юм гэж бодно. Тэгээд дахин хүчтэй дайрч Кафкагийн хөлийг нь тарьж хаяад цөмийг нь устгахаар сэлмээ зоосон ч Кафка урдчлан тооцоолж өөрийгөө хамгаална. Соширо Кафкаг устгахчлаа гэж боттол сэлмэн гацч гарна. Маш их гайхаж төр зогсох хооронд нь Кафка амжиж сэлмийг нь хугалж түлхээд зүгтнэ. Кикоро би юу н Кафкад итгэх нь зөв үү буруу юу гэд бодож байтал Кафка гараад ирнэ. Санаагч нь зовоосон дуучлаарай гэсэн чинь Кикоро эргээд ирсэнд нь баярлсан ч гэсэн би ерөөсөө чам санаа зовоогүй гэтэл Кафкагийн биеийн суларч унах шахдаг. Уучлаарай чамайг гэмтээсэн Кайжуг устгаж чадсангүй гэхэд хамаагүй би өөрөө тэрийг устгах чинь гэж хэлнэ. Кафка Рено руу явах гэтэл Кикоро салгалаад хаачих нь очлооч нэмэр болохгүй юм бэ гэж өөртөө л санаа зов. Соширотой хүртэл таарлтчихсан. Одоо айгүй бол мэдчихсэн байлгүй гэдэл загинж өгнө. Жоох юм бэжэж. Мина Соширо дээр ирж хямарчихсан сууж байх шүү. Анх удаа юм байхыг чи харж байна гэснэ. Хадгалаад авъя гэж зургийг нь дарчна. 8 дугаартай Кайжу хэр хүчтэй юм байна гэхэд Дайкажу юм шиг байна лээ гэсэн чинь Мина гайхдаг. Тэгэхдээ тэр шалтгаангүй хүн рүү дайрдгүй юм шиг байна лээ. Миний зөвхөн сэлмийг л эвдэлсэн. Бас хөдөлгөөн хариу үйлдэлийн тэр нь Кайжу гэхээс илүү хүн шиг санагдсан. Гэхэд Мина мангас л бол мангас. Ямар ч төрлийнх байсан заавал олж устгах ёстой гэлээ. Мина Соширо хоёрт шалгалтын үеэр гарч ирсэн Кайжу хүний биед хувраад дахин ирж Рено Ихаро хоёрыг шархтуулсан байна гэсэн мэдээ ирэв. Сцен солигдож нөгөө Кайжу нилээн ядарсан байдалтай алхаж явнаа. Ард нь машин ирж сигналдаад жолооч нь хөөй замаас холдооч гэхэд Кайжу хуруугаараа буудах гэж оролцсон ч болсонгүй. Жолооч гайхаж байтал Кайжу гинэт хувраад идээд хайчнаа. Кайжу нөгөө хүний биед шилжчихсэн машиныг нь барьчихсан явж байна. Радиогоор түүнд Кайжу номер 9 гэдэг нэр өгсөн тухай мэдээ явж байв. Харин тэр Кафкаг яаж алах вэ гэж бодож байлаа. Рено эмнэлэг тухайн ороод Кафкад аварсанд баярлаа ахаа гэхэд бүгд сандарна. Хажуугийн орон дээр нь ягаан ус твтэж байсан юм байна л да. Нөгөөтг чинь юу яриад байгаа юм бэ? Кайжу номер 8 аварсан биз дээ гэхэд Кикоро гэлс. Кафка Кайжугийн цөм нь хаана байгааг хэлж өгсөн штэ. Тэрийг яриад байна гэж тайлбарлалаа. Ягаан уст овоо тэрэнд нь итгэж яагаад тэр Кайжу бид нарыг аварсан юм болоо? Амар кул мангас байна лээ те гэхэд Кафка баярлаад наачнаа. Удалгүй тэднийг имлэгээс гарч ирэхэд нь багийнх нь угтаж аваад анхны даалгавраа амжилтаа биелүүлсэний баяр тэмдэглэнэ.
За эхлэе гэхэд хаалга нээгдэж тогооч. Өнөөдөр хамгийн дээд зэрэглэлийн хамгийн амттай вагyu бэлтсэн гэхэд манай хэд баярлаж байтал тоогооч. Харуучи сангийн зохион байгуулж байгаа үдшилэг болохоор хамгийн сайныг нь бэлдэж ирлээ гэлээ. Кафка. Харуучи яасан гэхэд Кикоро хэн гэдгийг нь ч мдээгүй байж өнөөдрийн партины зэбэ хийлгүүлчих байгаа мө гэснэ. Кайжута тулдах зэвсэг хувцас үйлдвэрлэдэг хамгийн том компани өв залгамжлагч гэхэд Кафка. Пөөх бидний өмсдөг хувцсыг хийдэг юм уу гэд гайхна. Бүгдээрээ хоолоо идэж уур амьсгал сайхан байж идэл нөгөө хэд хоорондоо маргалдаж эхэлнэ. Кафка. Ногоон үстэд гомдлож танаа хийдэг хувцс ч муу юм байна лээ. Би тэрүүгээр чинь нэг ч кайжу устгаж чадаагүй гэв. Рено. Юу болоод байна гэдэл санаа зовж байтал яг үүндээ бүгд ажлынхаа талаар ярилцаж яаж илүү хүчтэй болох талаар маргалдаж байлаа. Тогооч ногоон үстээс аавынхын талаар асуухад нэг таагүй явдлаас хойш аавтайгаа харьцаа болсон гэдгээ хэлдэг. Гэтэл шар үстэй залуу нойлын өрөө хайгаад гисэн хүрээд ирнэ. Ногоон үст яриаг нь сонсчихсон юм биш үсттэй гэд санаа зовноо. Соширо. Бүгдээрээ анхаараарай. Зарлах юм байна гэснэ. Кафкагийн хувь нэмрийг нь үнэлж сонсогчоос жинхэнэ хамгаалагч болгон төвшүүлж байна гэлээ. Манай хүн бөөн баяр болж багийнхан ч баяр хүргэж дээшин шиднэ. Маргааш нь Мена Кафкатай уулзаж албан ёсоор тушаал төвшүүлнэ. Кафка. Бүх хүчээр ажиллан хичээж ажиллана гэд гарах гэтэл Мена. Нэг их тогтлох хэрэггүй шүү. Надтай зэрэгцэж ажиллах хүртэл хаач байсан гэхэд Кафка амлалтыг нь санаж байгаад маш их баярлнаа. Тэгээд Мена Соширогийн саналаар чамайг тушаал төвшүүлсэн болохоор итгэлийг нь битгий алдаарай гэв. Сцен солигдож Кафка шүн сууж хичээлээ хийчээд унтах гээд явж байсан чинь бэлтгэлийн өрөөний гэрэл хасаалттай Соширо ганцаараа бэлтгэл хийж байв. Гэхдээ яг үнэндээ Кафкатай хийсэн тулаанаа дахин давтаж байгааг нь манай хүн хараад ойлгочихлоо. Тэгсэн чинь Соширо Кафка руу харахад манай хүн бандсандаа юу хийж байгаа юм гэдэг. Кайжу устгах бэлтгэл хийж байна гэсэн чинь Кафка айгаад наачнаа. Бүгдийг нь хамгаалах гэдэл та мундаг юм а. Би ч гэсэн хичээнэ гэхэд Соширо ганцхан хувьтай юм байж нэмэргүй дээ. Би чам нэг л хувь найдаж байна. Одоо явж амраа гэдэг. Гэтэл тэнгэрт сонин Кайжу гарч ирж байгаа харагданаа. Кафка яасан ч Соширогийн итгэлийг нь алдахгүй дээ гэж бодоод өрөө рүүгөө явж байхдаа тэнгэрээс галтай бөмбөг бороо шиг орж байшин барилга эвдэж байгааг олж харна. Соширо газар дөргихийг нь мэдрээд оператороос юу болоод байгааг асуухад хэдэн 10 кайжу манай бааз руу дайрч байна. Хонжуу ангилалд орохоор маш хүчтэй юм байна гэлээ. Мена байхгүй болохоор Соширо удирдах тулаанд бэлдэв. Цэргийн баазаас өөр газруудад ямар ч хохирол учраагүй. Эвдрэл гэмтлийн дуудлага ирээгүй байгаа нь их сонио. Жирийн кайжугийн дайралтаас шал өөр байв. Кафка бааз тэр чигээрээ шатаж далавчтай лун кайжу дайрч байгааг харлаа. Байж байгаарай. Гэхдээ нэг л сонирн байна да. Эднэр нэг нэгээрээ л дайрдаг. Хизээч ингэж сүргэлдэггүй гэж бодоод Соширод мэдэгдэхэд тэгвэл хин нэгэн удирдаад байгаа юм байна гэлээ. Тэгтэл нөгөө кайжу гарч ирээд чи энд байгаа хамгийн хүчтэй нү гэхэд Соширо тийм байна гэдэг. Кайжу дайрахаар бэлтгэхэд оператор эмэгтэй наадах ч маш хүчтэй юм байна. 8.3 гэж гарч байна шүү гэж анхааруулна. Кайжугийн Соширог бяцлагаар дайрч газар зохиж эргэн тойрны бүх юмыг нь эвдэл зүүтгэн. Тэгсэн Соширо бултаж чадаад л байна. Кайжугинд маш чанга дуу гаргахад бусд нь хариу дуурч байв. Тэгэхээр Соширо энэ бусдыгаа удирдаад байгааг нь ойлголоо. Кайжу түн рүү дайрсаар Соширо бултаж чадаад байгаа ч нэг л оногдох юм бол үхэн гэдгээ мэдэж байв. Кайжугийн арьс нь маш хатуу болохоор яах чгүй байлаа. Бусад хамгаалагч нар далавчтай кайжу руу буудсан ч хуйгийг нь нэвтэлж чадахгүй байв. Кафка тэднэрт араас нь дайр гэж зааж өгнө. Шар үст ногоон үст хоёр кайжутай тулалдаж нэг нь анхаарлыг нь татах хооронд нөгөөх нь араас нь буудах гэтэл дахиад нэг кайжу гарч ирнэ. Кайжунууд бие биенийгээ хамгаалаад байна. Одоо яах вэ гэж байтал Кикоро сүх барьж гарч ирээд кайжуг нэг л цохилоо. Тэгснэ. Би урд талаас нь ч хуйгийг нь нэвдэлж чадна гэд шин зэвсгээ гайхуулнаа. Мена Соширо хоёр энэ жил кайжунууд маш хүчтэй байгаа учраас чамд ийм зэвсэг бэлтлээ. Уг нь бол Ахмадын зэндааны хамгаалагчдал тусгай зэвсэг өгдөг юм. Чи Соширо бит хоёрын дараа номер 3-т орох хэмжээний хүчтэй болохоор өгч байгаа юм гэсэн байжээ.
Кикоро энэ гихтэн надад зохихгүй байгаа биз гэж байтал Кайжу галаар буудан дайрахад Кикоро болтож Соширогийн зааж өгсөний дагуу сүхнээс хүчтэй долгион гаргаж Кайжуг нүх гартал цөглөө. Дахиад нэг дайрч ирэхэд Рено хөлдөөдөг сумаараа буудаж унгаахад Кикоро сүхээрээ зөхиж устгав. Тэгээд Реног хоёулаа хамтарч устгахыг гэлээ. Энэ үед Соширо Кайжуг араасаа дагуулсаар сургуульд хийдэг талбайн хаалгыг онгойлгуулж орноо. Кайжу арай гэж Соширог зогсон чинь гарын салаад унчтیں۔ Сургуульд хийдэг талбайд ороод ирчихсэн болохоор Соширо өөр хин нэг гэмтээ чихнэ гэж санаа зовхгүй болжээ. Үзэгдэл солигдож нэг эмэгтэй хамгаалагч яг Кайжуд алуулах гэж байв. Кавка зөвхөн хөлөө хувиргаж тэр эмэгтэйг амжиж аврав. Хувцсныхаа хүчээр аварчлаа гэж тэр эмэгтэй бодсон чинь Кавка би сайжирсан байгаа зүтэй гэдэл худлаа яриад байгаамаа. Кайжу тэр хоёрыг галаар буудах гэж байтал Кикоро хурч ирээд Кавка гэмтсэн хүмүүсээ аваад буц. Рено бит хоёр Кайжутай тулдыг гинэ. Кавка тэр хоёрыг харж мундаг хамтарч байна шүү гэж бодно. Босод хамгаалагч нар туслахаар ирж бүгд гар нийлэн тулдна. Кавка Кайжунууд ухарч байгааг анзаарна. Соширо босстой үргэлжлүүлэн тулдаж та нар буруу хүмүүсээрээ л оролдлоо доо. Бид нар заавал ялна гин. Хуягныхан завсраар зүсгэд Кайжу ямар ятцсан дайралт вэ энэ төр гэж байтал Соширо гинтгэн дайрч хідэн хэсэг болцсон цавчаад хайчихна. Кайжу маш хурдан өөрийгөө идгээж энэ тэнцүүхэн өрсөлдөгч байна гэд дахин дайрахад Соширо хамаагүй илүү байж цөмийг нь ил гаргаад биеийг нь хит хуваагаад хайчихна. Бүгд устгахчлаа гэдэл баярлаж байтал Кайжу хувирч маш том болноо. Энэ Кайжу Соширог дайрах үед цөмөө биеийнхээ өөр хэсэг рүү шилжүүлсэн болохоор үхээгүй юм байна л та. Тэр том Кайжугийн хүч нь Юскиж гарч байв. Оператор эмэгтэй Соширо ийм Кайжу ганцаараа дийлэхгүй штэ гэж байлаа. Кавка Соширог аюулд орсныг нь мэдээд туслахаар шийднэ. Соширо Кайжуг сургуулийн талбай руу оруулж ирсэн зөв юм боллоо гэж бодоод нэлээд хідэн удаа дайрсан ч хуйгийг нь сэлмэн дийлэхгүй байв. Ядрааж байгаа нэг дайралтаар л цөмийг нь устгая. Надад өөр арга байхгүй гэж Соширо шийдлээ. Гэтэл гинэт цус алдаж эхлэв. Максимум хүч гаргаад 10-аас дээш минут болсон болохоор ингэж байгаа юм байна л та. Хувцс нь максимум хүчээ болиулно гэд анхааруулад байв. Соширо 1 минут гүрийчвэл би дийлчин гэдэл тоохгүй үргэлжлүүлнэ. Тэгээд Кайжугийн ард талаас нь дайрах гэтэл маш хүчтэй зохиулчихнаа. Хувцс нь автоматар хязгаартаа хүрлээ. Максимум хүч гаргах гормыг зогсоолоо. Нэн даруй эмнэлгийн тусламж үзүүлнэ үү гэж анхааруулна. Азар Соширо хамгаалтаа идэвхжүүлсэн болохоор амьд байлаа. Тэгээд арай хийж босож ирээд үргэлжлүүлэн толцсон ч үнэхээр дийлэхэргүй байлаа. Сэлмээрээ зүссэн хэсэг нь тэр доороо идгэрч байв. Тэгээд нисдэг Кайжу араас нь хөөж ирээд дэлбэрч эхлэв. Үзэгдэл солигдож Соширогийн бага насны үе гарнаа. Соширо үед амьдсан сэлэмчин дайчдын гэр бүлээс гаралтай юм байна л да. Аав нь хамгаалагч болно гэсэн бүтэхгүй мөрөөдлөө орхио. Дээр үед байсан бол чи бурхан шиг шүтэгдэх байсан ч одоо үед зөвхөн сэлмээр Кайжутай тулдаад амжилт олохгүй гинэ. Том болоод уулцсан цэргийн хүнч бас Кайжунууд улам томорч хүчтэй болж байгаа. Зөвхөн сэлмээр тулдах хангалтгүй гэд авсангүй. Гэтэл Мена сэлмээр мэрэгсэн гэдгийг мэдээд багтаа авсан байжээ. Би өөрөө том хэмжээтэй Кайжуг устгадаг болохоор надад тусал жижиг Кайжу устгах хүн хэрэгтэй гэсэн байв. Соширо энэ бүхнийг бодож Менагийн итгэлийг алдахгүйгээд байдаг чадлаараа Кайжу руу дайрч байв. Даанч Кайжууд баригдаж үхэх шахнаа. Кавка туслах гээд хуурж эхэлж байтал Менагийн дуу сонсогдож Кайжу буудуулж Соширо зүгтэж чадлаа. Мена дахиад буудахад Кайжу өөрийгөө маш хурдан идгэнэ. Оператор эмэгтэй Мена цөмөн нуруундаа байгааг хэлж өгөхөд Соширо Кайжуг хөдөлгөөнгүй байлгахын тулд хөл рүү дайрсан ч хүч нь хүрэхгүй байв. Кикоро хурч ирээд сүхээрээ зөхөхөд шалбархайч үүсгэж чадсангүй. Тэгээд Соширо зүссэн газарт нь Кикоро зөхөж Кайжугийн хөлийг гимтэн. Энэ үед Мена буудаж цөмийг нь ил гаргаад нэгэн сунтаа үлдэнэ. Нисдэг Кайжу Мена руу дайрахад багийнхан нь ирж буудаж унгаадаг. Соширо Кайжуд өөрийгөө идгэх боломж өгөлгүй зогсолтгүй дайрч байлаа. Одоо 5 секунд төвчээ. Одоо нэг л дайралт гэдэл дайраад байв. Тэгээд яг идүүлэх гэж байтал Мена Кайжуг дэлбэртэл нь буудлаа. Бүгд баярлаж Кавка нөгөө гурыг хараад огшиж уйлаад мундаг юма би ч гэсэн ингэх юмсан гэж байв. Соширо үргэлжлүүлэн тулдах гэхэд Мена үгүй ээ чи явж амар гэхэд бусдна. Менаг жижиг Кайжуг биднэрт үлдээгээд амраа ядарчихсан байгаа гэж байтал
Кайжуунууд тэнгэрт цугларч маш том тэсрэх бөмбөг үүсгээд дэлбэлэх гэж байлаа. Цөмийн бөмбөг дэлбэрэх хэмжээний хүчтэй аюул болох нь ингээд дуусчээ гэж байтал Кафка дайрахаар гүгээд явчихв. Сойшороо зогсоох гээд хэрэггүй юу ч хийгээд нэмэргүй гэхэд Кафка бүх хүнийг гайхшруулж Кайжу болж хуурнаа. Сойшороо би гадарлаж байсан ч гэсэн энэ хүн таалагдаад тийм биш гэж итгэхийг хүсэж байсан юмсан гэлээ. Өөрт нь тусалж нууцыг нь хадгалж байсан найзуудынхаа өмнө буруу юм хийж байгаагаа мэдсэн ч ингэхгүй бол бүгд өхнө гэдгийг ч бас мэдэж байлаа. Тэгээд өсөрч очиод тэсрэх бөмбөгийг хамаг хүчээрээ түлхэж холдуулаад газар унлаа. Маш хүчтэй дэлбэрэлт болж байшин барилга юу ч үгүй сүрж байхад Кафка биеэрээ бусдыгаа хамгаалж бүгд амьд үлдэнэ. Хөл гар минь аимшигтай өвдөж байна. Би ингэж өөрийгөө хүчлэхэд хитрхи хөгшдөж байна гэхэд Мена хамгаалагч нартайгаа ирээд Кайжу дугаар 8 чи баривчлагдлаа гэлээ. Дээд тушаалын хүмүүс болсон явдлын бичлэгийг үзэж хамгаалагч нарын дунд Кайжу байж яагаад ч болохгүйгээд түүнийг яах тухайгаа ярилцаж зарим нь яаралтай устгаад зэвсэг хийх материал болгож ашиглая гэж байдаг шүү. Энэ дунд Кикоругийн аав байлаа. Кафка хоригдчихсан намайг яах бол Кикоругийн хэлж байсан шиг надаар зэвсэг хийх болов гэдэл бодож байтал Мена Сойшороо хоёр ирж чамайг төв рүү шилжүүлэх болсон гэлээ. Би гэдэл юм хэлэх гэтэл Сойшороо юу ч битгий яргээд аваад явнаа. Ийм том асуудлыг нууцсан байсан юм чинь надад дургийг хүрч байгаа байх таа гэж Кафка бодно. Гараад иртэл багийнхан нь гадааж ихсчихсэн байлаа. Реногийн хажуугаар гарахдаа царай руу ч харж чадахгүй. Үргэлжил надад санаа тавьдаг байсан. Тэгэхэд би гэд машин руу орсон чинь Рено гинтгэн аха эргэж ирнэ гэж итгэж байгаа шүү гэж хашгирнаа. Мена харин Чикаго зөвшөөрөл авалгүй ярьсан юм чи 50 сунах шийтгэл авах байлгүй гэснэ. Энд бидний яриаг хинч сонсохгүй. Кайжу болцоход бид нарыг аврах гээд гүөхөд чинь миний мэддэг Кафка яг л мөндөө гэж бодсон. Чамайг хүн гэдгийг чинь батлах баримтууд бид нар цуглуулж байгаа. Чамайг дайсан гэж бодох хүн манай тасагт нэгч байхгүй гэлээ. Харин Кафка би чамтай хамт ажиллахаар үргэлжлүүлж хичээж болох уу гэхэд Мена тэгээрээ би хүлээж бай гин. Манай хүн уйл адил машин хөдлөлөө. Сойшороо араас нь муу мангар гэж амандаа хэлснэ. 3 дугаар тасаг ёслоод гэж тушаана. Юу болоод байгаа юм гэж тэнд байсан нэг дарга асуугаад бид нар Ахмад Менад ёсолж байна гэхэд тийм байлгүй дээ гинэ. Хэдэн өдрийн дараа бүгд Кафкагийн тухай бодож сууна. Ягаан үст бондгор гүзээтэй ахыг Кайжу номер 8 гэж ёстой бодоогүй шүү. Гэхэд нэг эмэгтэй миний амиг аварсан штэ. Бэлтгэл дээр ч гэсэн дандаа л хөвчлөлтэй байдаг гэлээ. Харин ногоон үст шар уст хоёр бид нар энд ингэж яриад ямар ч нэмэргүй. Устгах асуудлыг дээд түвшний хүмүүс л шийднэ. Ер нь бол хүн Кайжу болж хуурах чинь маш ноцтой асуудал. Гадагшаа мэдээлэл таруул хүмүүс хин хизээ Кайжу болчих бол гээд бөөн юм болно гэлээ. Мена оператор эмэгтэйг дуудаж Кафкагийн хувийн хэргийг янзалж зэгцлэх даалгавар өгнө. Сойшорогоос туслах нь Кафкаг яах бол гэж асуухад буцаж ирэх ёстой. Өмнө надтай тулалдахдаа суг амттай байлдаж байгаа юм шиг өөрийгөө дараад байсан. Дараагийн удаа жинхэнэ тулдмаар байна гэв. Кикоро аавынхаа ажил дээр очиж миний амийг аварсан Кафка туслаач гэж гуйхад аав нь дургүйч загнаад рентген зураг үзүүлнэ. Энэний би энэ дотор цөм байгаа учраас ээжийг чинь алсан Кайжугаас ямар ч алгаагүй гэхэд Кикоро би түүнд итгэдэг гэж зүтгэн. Кафкаг хамгийн өндөр хамгаалалттай шоронд хорж эрдэмтэд биеийн байдлыг нь хянана. Харин Кафка найзуудынхаа тухай бодож уучлал гуйж хэлмээр байгаа юмаа хэлэх юмсан гэж бодно. Мена түр өөр тасаг руу шилжүүлэх болсныг мэдэгдэнэ. Кайжугийн дайралт маш ойрхон давтамжтай болж байгаа. Манай баазын 75% нь эвдэрч сүйдсэн учраас шилдэг шин залуучуудыг өөр тасаг руу түр шилжүүлж бэлтгэл сургуультыг нь таслахгүй байх даалгавар дээрээс ирсэн гэж тайлбарлав. Ногоон үст бид нарыг Кафкатай ойр байсан болохоор тагнах гээд байгаа юм бахтаа гэхэд Мена найстаа санаа зовж байгаа чинь сайн байна. Гэхдээ тийм юм байхгүй гэлээ. Ягаан үст биеийн тасагтаа үлдмээр байна гэхэд Рено шилжихийг зөвшөөрнө. Ягаан үст бид нарыг салах гээд байна штэ гэхэд Рено тоохгүй байлаа. Оройн ногоон үст аав руугаа залгах гэж байгаад санамсаргүй шар үстийн уцаар ярьж байгааг сонсч гэн. Хуучин цэргийн дарагтайгаа ярьж хэцүү гэдгийг нь мэдэж байгаач нэг хүн туслаад өгөөч гэж гуйж байв. Чамааг ингэнэ гэж бодсонгүй шүү гэхэд би багийн хүнээ алдмааргүй байна гэлээ. Үзэгдэл солигдож Кафка Менагийн хэлсэн үгийг бодож хүн гэдгээ нотолчих юм бол би аврагдана гэж байтал Кикоругийн аав ороод ирэв. Манай хүн харангуутаал генерала би
Би кайжу бишээ гэдэл хашгирсан чинь хүлээсийг нь тайл гэж тушаав. Аюултай штэ гэсэн чинь энэ үнэхээр дай кайжу юм бол ийм бэхэлгээ байсан ч ямар ч нэмэргүй гэд тайлуулв. Кафка хараад баярлаад л генерала би хүн гэсэн чинь өөдөөс нь буудаад эхэлтий. Гараа хуургаж өөрийгөө хамгаалсан чинь хурч ирээ гидснээс нь базаж зулгааж авснаа. Хэрвээ нүцгэн гараараа бууны сум хааж чадаж байвал хүн биш гэсэн үг. Гиснэ арьс махыг нь базаж цусыг нь шинжилгээний сав руу гоожуулж энтер. Зэрлэг хог байна лээ. Намайг Хибино Кафка гэдэг би хүн гэдэл дахиад хэлсэн чинь тийм үг гэснэ. Пуужинтай бэйли шиг өмсөд Кайжу номер 8-ын устгал эхэллээ гэж зарлана. Кафка би яасан ч хуурахгүй. Хүн гэдгээ батлана гэдэл бэлдэв. Кикоругийн аав яахихын зургийг гарыг нь таслаад тааз руу саваад хайчтیں۔ Хянаж байсан хүмүүс тэр ч хിവэрэ байна шүү. Нэг хэсэг түүхэндх хамгийн хүчтэй хамгаалагч гэгдэж явсан хүн штэ гэлээ. Кафка хуурхаас өөр аргагүй болж цогцолтыг нь авахгүй бултаж ядраахаар шийднэ. Даанч Кикоругийн аав маш хүчтэй зэвсэгтэй болохоор баахан оногдож шархтана. Тэр зэвсгийг нь Кайжу номер 2-ын биеийг ашиглаж хийсэн юм байна л да. Дээр үед бүхэл бүтэн хотыг сүйтгэх шахсан маш хүчтэй дай кайжу байсан юм байлээ. Тийм учраас Кафкад гинэт хүнтэй биш кайжутай тулдаж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Тэгээд өөрийгөө эдгээгээд л бултаж зогтож байгаад маш хүчтэй зохиулсан чинь кайжу болж хувраад гинэт биеэ удирдах чадгаа болчихлоо. Бүх кайжуг устгах гэдэл нөгөө анх амруу нь орсон ялаа шиг юм тушаа. Кафкагийн кайжу амар хүчтэй дайрсан чинь Кикору болооч Кафка чи чинь хүн штэ гэж хашгирав. Үзэгдэл солигдож Рено дасгал хийж байв. Ягаан үст ягаад өөр тасаг руу шилжүүлэхийг зөвшөөрснийг асуухад Рено би аль болох хурдан бэлтгэлээ хийж хүчтэй болж байж дараагийн удаа ахад тусалж чадна штэ гэхэд ягаан үст Кафка буцаж ирж чадах юм болоо даа гин. Рено заавал буцаж ирнэ гэж итгэлтэй хэлэхэд ягаан үстэж урам ороод бэлтгэлээ сайн хийхээр шийднэ. Кафкагийн хэргийг шийдэх өдөр болж Мина төв рүү дуудагдсан явлаа. Тэгтэл генерал яг одоо Кайжу номер 8-д үнэлгээ хийж байна. Хүлээж байгаарай гэхэд Мина суух гэтэл чи ажиглагч учраас сууж болохгүй. Зогсоод хүлээ гэдэг. Энэ үед Кафкагийн Кайжу галзуурсан юм шиг л Кикоругийн аав руу дайрч байлаа. Генерал бултаж хурдан юм а. Гэхдээ зүгээр л зэрлэг амтэн шиг ямар ч ухамсаргүй дайраад байна гэж бодноо. Кафка биеэ удирдах гэж хичээсэн ч болохгүй. Бүр өөрийгөө мушгиж голоор нь хуваагаад галзуурч өгнөө. Кикоругийн аав нь номер 2-ын хамгаалалтын хэрэгсэлгүй байсан бол алуулах юм байна л да гэснэ. Кайжуг пуужингаар харваж цээжинд нь шархтуулахад цөмөн байхгүй байв. Тэгтэл гинэт ард нь дахин амилж тэр хоёр хамаг хүчээрээ тулгархад барилга чичирж нурах шахна. Хянагч нар генерал өөрийгөө дараад л байна да. Кайжу болж хуурхаас өмнө устгах боломж хангалттай байсан. Юу бодоод ингэж байгаа юм бол гэхэд Кикору өөрийг нь гуйсан болохоор аав нь Кафкад боломж олгоод байгаа юм байна гэдгийг ойлгоно. Кайжу Кикоругийн аавыг шархтуулж бүр биенээс нь тастаад авчихнаа. Кафкагийн Кайжу илт давуу хүчтэй гэдг нь яалтчгүй харагдаж байлаа. Кикоругийн аавыг маш хүчтэй зохиж унгаад гартаа барьж аваад алах шахнаа. Энэ хооронд Кафка болооч гэд дотроос нь орилж байгаа ч нэмэргүй байв. Кикору аавыгаа аюулд ороод байгааг харсан ч Кафкад итгэсээр л байна. Тэгснэ Кайжуд битгий ялагд Кафка мангараа гэд хашгирнаа. Кафка өөрийгөө суллах гэж байдгаараа хичээсэн ч нөгөө Кайжу хөв гэдэл залгична. Тэгээд өөрийгөө живж байгааг мэдэрч байтал гинэт гэрэл гарч Мина гараас нь бариад би чамайг хүлээж байгаа шүү гэж байх шиг санагдлаа. Кайжу генералыг дуусгахаар сүүлийн дайралтаа хийх үед Кафка амжиж задартал нь цохиж гимтээгээд би Кайжу биш миний нэр Хибино Кафка гэснээ ухаан алдчихлаа. Хамгаалагч нар ич цаазлага гэхэд Кикоругийн аав болиулж эмнэлгийн багийг дуудаад цөмөн гимтсэн байгаа байх гэж мэдэгднэ. Хурал дээр Минаг Кафкагийн талаар хэлэх зүйл байвал хэл гэхдээ шийдвэр аль хизээний гарсан гэлээ. Мина Кафкаг хүнөө Кайжу юу гэдгийг ярихыг хүссэнгүй. Харин хэр хамгаалагч вэ? Ямар гавьяа байгуулсан? Бусдыгаа хідэн удаа яаж аварсан талаар нь ярихад наадах чинь ямар хамаатай юм. Угаасаа Кайжугийн хүчтэй юм чинь аврахад амархан байлгүй гин. Мина түүнийг шалгалтанд олон удаа унаж байсныг нь ярьж хүч нь 0 байсан ч гэсэн үргэлж хүний аим аврахыг хичээдэг. Бусаддаа маш их анхаарал тавьдаг гэлээ. Тэгээд баг байхад нь өөрийг нь чин сэтгэлээсээ халамжилдаг байсныг нь бодож тэр миний мэдих хамгийн өрөвч энэрэнгүй хүн.
Иннээс өөр итгэж болох хамгаалагч гэдгийг нь яаж батлах билээ гин. Хуралд сууж байсан хүмүүс Минаг ямар утгагүй дэмий юм ярьдаг юм гэж шүүмжлэхэд генерал баярлаа ахмадаа гэд гаргана. Ингээд бүгд генералын шийдвэрийг хүлээж байв. Үзэгдэл солигдож Кафка Минагийн тухай бодож би тэр үед Минаг уйлуулж байгаа Кайжуг үзэн ядаж байлаа. Тийм учраас хэдий Кайжу болж хуурсан ч үхэхтэй хүн хിവэрэ бай гэж шийдсэн юм гэлээ. Нүдэ нэгэд сэрхэхэд Кикоругийн аав хажууд нь сууж байлаа. Би амьд байгаа юм уу гэдэл Кафка гайхна. Тэгснэ ашгүй дээ. Танд муу юм тохиолдсон бол би яаж Кикоругийн царайг харах билээ гэснэ. Намайг хүнгээд хүлээн зөвшөөрсөн юм уу гэхэд чиний цээжинд хүний зүрх байсан бол ийм гэмтлийг тэсэхгүй. Чи бол Кайжу. Гэхдээ чамайг дайсан уу үгүй юу гэдгийг хараахан шийдээгүй байна гинэ. Хурал дээр Кикоругийн аав Кафкагаар зэвсэг хийлгүй. Өөрсдийн талын хамгаалагч болгож үлдээн гэхэд бүгд эсэргүүцэж аюултай гэв. Генерал 10 жилийн өмнө болсон Кайжу 6-гийн дайралтыг сануулж тэр үед 200 хамгаалагч амь өргөцсөн. Дахин тийм аюул болвол бидэнд Кафкагийн хүч хэрэгтэй гэсэн байжээ. Тэгэд чи амьд үлдмээр байвал өөрийнхөө үн цэнийг баталж харуулах хэрэгтэй гин. Өөрийг нь амьд зэвсэг болгох гэж байгааг Кафка ойлгосон ч хамгаалагч гэж хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө би хичээнэ гэж хэлнэ. Мина, Кикору бүгдийнх нь утсанд Кафкаг шүүх шийдвэр төр зогссон тухай мэдээлэл ирнэ. Кикору баярлах болоогүй. Би илүү хүчтэй болж дараагийн удаа ийм болвол Кафкаг зогсоох ёстой гэж бодно. Рено бусад залуучууд бүгд л баярлаж харин Соширо жинхэнэ челленж одоо л эхэлж байна. Хамгаалагчдын дунд Кайжу байгаа гэсэн яриа хизээ нэгэн цагт гадуур тарна. Хибино Кафка өөрийгөө баталж харуулах хэрэгтэй болжтэй гин. Кафка суусан чигээрээ унтцсан. Мина намайг хүлээж байгаарай гин. Цэвэрлэгээний багийн нэг хүн уцаараа шатар тоглоод хожигдоод байлаа. Номер 9 гээд гар саяхнаас гарч ирээд бүх хүнийг хожоод байгаа. Гэхэд тэр нөгөө Кайжу байв. Хүмүүсийн оюун ухааны төвшин ийм л байдаг юм байна. Ерөнхийд нь ойлгочихлоо гэснэ. Цэргийн баазын зохион байгуулалтыг ч мэдчихлээ. Дараагийн төлөвлөгөөндөө орноо гэлээ.